Сая асуултан дээр мега даргаас их хурлын тамирын газараас асуусан. Заяа бал гишүүн бас сая хэлж байна. Яг хаана сургууль цэцэрлэг имлэг тийм тодорхой болгомоор байна. Энэ 41 сургууль цэцэрлэгийг нь одоо байгааг нь биш энэ өнөөдөр би тараасан бичгийн дагуу шинжилмээр байна. Дэгийн тухай хуулийн 76-гийн 3-2, 76-гийн 6-гийн 2-ын дагуу энэ хэлэлцээрийн төсөлд засвар нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа. Тэгэхээр мега даргын хэлж байгаагаар бол аюулгүй байдлын байнгын орон дээр зөвхөн санал дүгнэлт хэлбэрээр орно гэж хэлээд байгаа тийм. Тэрийгээ та нэг тодорхой болгож өгмөр. Би санал гаргах юм уу? Эсвэл энэний зүгээр бичгээр ингээд санал дүгнэлт гаргахлаар засгийн газараас өөрсдөө энэ агуулгыг шинжилэх юм уу? 76-гийн 8 заасны дагуу засгийн газар дахин засвар хийгээд оруулж ирэхээр буцааж болно гэж байгаа шүү дээ. Энэ дэр яг тодорхой хариулт өгөөд нөхцөлтэйгээр дэмжмээр байна гэдгийг манай байнгын орны гишүүд маань бүгд сая хэлсэн шүү дээ.